За өнөөдрийн дугаарт далд ертөнцөөс мэдээлэл авах, мэдрэмж мэдрэхүүгээ хөгжүүлсэн тэр хүмүүс хэрхэн ямар дарааллаар ямар төвшний мэдээлэлтэй ингэж холбогдож явдгийг тэр талаар энэ номон дээр бичсэн байна. Энэ талаар ярихаар бэлтлээ. Далд ертөнцийн мэдээллүүдтэй холбогдоход бид 5 мэдрэхүүнүүдэд бэлтгэх хэрэгтэй. Дархинд байрлах тэр далд ертөнцтэй холбогддог хэсэг байдгийн байна. Тэрийг хөгжүүлэх. За иймэрхүү зүйлс дээр анхаарчих юм бол далд ертөнцөөс бол мэдээлэл ямар нэгэн байдлаар бол авч эхэлдэг гэж байгаа. Бид нөгөө 5 мэдрэхүүгээд ярьдаг те. Тэрэн дээрээс нэмээд 6 дахь мэдрэхүүгээ явцдаг. Энэ дээр болохоор 9 мэдрэмжийн тухай бичсэн байна. За 5 мэдрэхүүн тодорхой те. Тэрэн дээрээс болохоор 6 дахь нь бодол оюунаар зөгнөх, 7 дахь нь зүуд нойроор зөгнөх, 8 дахь нь хүмүүний бодлыг унших, 9-т нь зүрхийг тандах гэсэн ийм 9 мэдрэмжийн тухай бичсэн байна. За энэ 9 мэдрэмжийн бүгд нэг төвшөнд байх бол албагүй. Энэ 9-өөс зөвхөн ганцаар нь харах гэдэг мэдрхүүгээр далд ертөнцийн мэдээллийг авч иж болно. Эсвэл зөвхөн амтлах мэдрхүүгээрээ ч авч иж болно. За зарим нь бол бусад мэдрхүүн байхгүй зөвхөн зүуд нойроор зөгндөг ч хүн байна. Эсвэл эднээс аль 2 ч юм уу 3 ч юм уу хідэн байдیں۔ Тэ сайн хөгжсөн мэдээлэл авдагч байж болно. Тэгэхээр хүн хүнд бол харилцсан адилгүй гэсэн үг болж таарж байгаа. Тэр мэдээлэл авж байгаа төвшин нь бас харилцсан адилгүй. Мэдрэхүүгээр энэ мэдээлэлтэй харилцах энэ төвшнийг 3 төвшөнд хуваацсан байна. Эхний үе шатанд болохоор мэдрэл өгөх төдий мэдрэмж авдаг гинэ. 2 дугаар шат руу ороод эхлэхээр холбон ойлгох чадвартай болдог гинэ. За 3 дугаар шатанд болохоор арыг нь харах чадвар болон хөгжнө гинэ. Арыг нь харах гэдэг нь болохоор бүр яг цаад утгын гэх юм уу яг ямар учраас энэ зүйл ингэж харагдаад байгаа юм чи харах дээр бол тэ. Тэгээ энэ үнэр яг ямар учиртай надад мэдээлэл өгөөд ийн гэдэг юм уу те. Өндөртөх мэдрэхүүдээр ч иймэрхүү байдагч гэдэг юм уу те. За ийм төвшөнтэй байх нэ. За тэгээ бидний тэр далд ертөнцтэй холбогдох тархины маань хөгжлөөс шалтгаалх нь байна. Дээрээс нь 5 мэдрэхүүгээ хэр чөлөөсөн, цэвэрлсэн те. Тэрнээс шалтгаалаад ингээд өөр төвшөнд мэдээллийг авдаг гэсэн үг юм байна. Би өөрөө ямар нэгэн далд ертөнцөөс мэдээлэл авдаг хүн биш. Гэхдээ манай ойр орчмын найз нөхөд ойр дотны хүмүүс дунд маань бол байдаг. Тэгээд нэг хүн дээрээ жишээ аваад энийг тайлбарлаад явчихна цаашаа. За тэгээд тэр найзгаа бат гэчээ. За бат болохоор миний мэдж байгаагаар бол 5 мэдрэхүү дундаасаа харах, үндэрлэх, сонсох гэсэн мэдрэхүүнүүдэд нь бол мэдээлэл орж ирдэг. Дээрээс нь болохоор хүний бодлыг бол унших чадвартай. Бодол оюунаар зөгнөх гэдэг дээр бас нэлээд сайн. За ийм хүн байгаа. За тэгэхээр эхний үе шатаалах мэдрэгдэх төдий дээр яаж итгэвэ гэхээр жишээлбэл энэ харах дээр ингэсэн байна. Харах мэдрэхүүдээр эхлээд чи унах буюу гялбааг үзэж хүмүүний биеэс цацрах элдв янзын туяаг олж хардаг билээ гэж байна. Энэ нь мэдрэгдэх төдий мэдрэмж эхэлж буй шинж болно. Удаахта энэ нь гүнзгийрч хүмүүний биеэс хөөх хөндөй хоосон зай элдв янзын сүүдрүүд нь эгэл орчинд босоод ирсэн мэт ажиглагдах болно гэж байна. Ихэд холдсоор ажиглагдах үед нь утаа мэт дүртэй хоосон мэт царайтай эгэл олон хүмүүс нь сүүдргүүгээр оршин байдаг гэж байна. Үрс олны энэ тэнд нь хүрэлцэхэд хүртэхүүн мэдрэхүү бас хөгжиж эхэлдэг гээ. Бат дээр жишээ аваад ярих гэхээр бат болохоор төрөлхийн далд ертөнцтэй холбогддог мэдээлэл авдаг тархиных нь хөгжил өндөртөө төрсөн өөрөө хөгжүүлж сайжруулж явсан бол хүн биш. Тэгээд тэр мэдээлэл авдагтаа бас тийм өөрөө дуртай биш. Өөрт нь жоохон ядаргаатай байдаг гэж хэлдэг. Батын ярьснаар болохоор хүний гадуур юм бөмбөлгөн тойрог байдгийг бол хардаг. Дээрээс нь хүмүүсийн биений газар юм олон өөр өнгийн юм зүйл ингээд тэр хүнийг тойрох хэлбэрээр хөдөлдөг. Олон хүнийг харахаар бүр ингээд гадуур хүн олон юмнууд нь ингээд ирээлжлээд бүр нүд нь өвддөг гэдэг жаахгүй. Би ч бүх юмыг ингээд сонирхоод номтой харьцуулаад ингээд баг тэр хүний өмнөөс чи юм бэ, ийм тийм юм байна гэдээ ингээд хэлээд явдаг хүн байхгүй. Тэгэхээр харах мэдрхүүгээр мэдрэгдэх төдий мэдрэмж авах ихний үед нь болохоор хүний биеэс цацрах элдв янзын туяаг олж хардаг гэж байна. Батын ярьж байгаагаар бол миний бодлоор хүмүүсийн хүрднүүдийг хардаг байх гэж бодож байна. Хүрд нь болохоор үндсэн 9 хүрд байгаа. Тэр 9 хүрд нь өөр өнгөтэй. Бид нэр Google-ээс хайгаад үзэх юм бол бүх өнгө нь байгаа, хэлбэр төрсөн хүртэл байгаа.
номон дээр өндөр нь хүртэл байдаг. Тэгэхээр тэрийг бол хардаг гэж би бодож байна. Тэгээд Батын яриагаар гудамжны архичин хүмүүстэй бүбүүчд гэж ярьдаг. Тэр хүмүүсийг харахаар нүд нь амарж байгаа юм шиг болдог гэж аахгүй. Яагаад гэхээр олон ийм өнгийн дүрс эргэлддэг. Тэр хүмүүсийн хүл хавцаан нь л нэг тийм юм эргэлдэн бусдаараа тэр хүмүүст тийм юм байдгүй гэж аахгүй. Зарим хүмүүсийнх бүр айгүй хурдтай ингээл олон янзаар эргэлдэж яхад тийм архичин бөбөөчин хүмүүсийнх тийм эргэлдээд идэг юм байдгүй. Харахад нүдэнд айгүй амар гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол тэр хүмүүсийн хүрдний үйл ажиллагаа нэлээд муутцсан байдаг байх гэж бодож байна. Хүрд маань бүхий л ойр орчмоосоо эрчим энергийг цуглуулж идэг тий өөрийн гэсэн зориултын эрчим энергийг цуглуулж идэг тийм машинаар ярих юм бол моторын үүрэг гүйцэтгэдэг тийм эд байгаа эрчим хүчээр хангаж идэг хүний биеийг. Тэгэхээр ганцхан үндсэн хүрдэн л ажиллаж идэг юм уу да. Үндсэн хүрд бол байгальтайгаа ойр байхад бол яачж байсан ажиллаж идэг хүрд гэж байгаа. Тэгэхээр үндсэн хүрд нь ажиллаад бусад хүрднүүдийн үйл ажиллагаа нэлээд муу. Огт ажиллахгүй байх гэсэн үг бас биш байх. Нэлээд муу учраас Батын нүдэнд сайн харагдахгүй байгаа. За тэгээд тэр биеийнх нь гадуур байдаг бөмбөлгүүд нь болохоор зарим хүмүүсийн хоорондоо ингээд нийлдэг гэж байгаа хгүй. Нэг бөмбөлөг болдог гэж байгаа. Зарим хүмүүсийн болохоор хоорондоо тэр бөмбөлгүүд нь түлхэлцдэг гэж байгаа. Зарим тохиолдолд нэг хүн нь нөгөө хүнийхээ бөмбөлгийг цоолж дотроос нь ингээд юм аваад байгаа юм шиг тийм нүдэнд нь харагддаг гэж байгаа байхгүй. Энерги татагч тийм хүмүүсийг бусад хүмүүс нь мэдрээд сөрөг энергитэй гэж хэлдэг гэж өөрөө өөрийнхөө ажиглалтаар бол тэгж ойлгосон юм байлээ. Тэгэхээр тэр хоёр өөр хүн ингээд нийлээд бөмбөлөг болоод байгааг ямар учиртай юм бол доо гэд бид гисэн чинь харьцангуй тэр нь юун дээр ажиглаж чинь гэхээр ингээд сайн найзуудын бөмбөлгүүд нь бол ингээд нийлцсэн байдаг харагддаг түлхүү гэдэг жаах. Тэгэхээр энэ бол нэг басны ижил сонирхолтой, ижил эрчим энергитэй залуучуудын ярьдаг бол ойролцоо vibe-тай тийм хүмүүсийн бөмбөлгүүд бол хоорондоо ямар нэгэн асуудалгүй ингээд нэг бөмбөлөг болцсон гудамжинд энтер ингээд хоёр охин ингээд нэг сандал дээр суудсан лаг юм ярьж илаа тэр хоёр нэг бөмбөлөгт орцсон сууж идэг гэж байгаа байхгүй. Бөмбөлөг нь хоорондоо ингээд нийлэхгүй байгаа хүмүүс бол мэдээж саяны логикоор бол vibe өөртөө зан характер өөртөө үзэл бодол өөртөө ч гэх юм уу тийм хүмүүсийн бөмбөлгүүд бол төдийлөн хоорондоо ингэж нийлэхгүй түлхэлцдэг маягийн байдаг юм шиг харагдаж байгаа. За тэгэхээр Батагийн хардаг бол зүйл нь мэдэрдэг зүйл нь бол тийм. Тэгээ дээрэс нь сайн нэг гүнзгийрээд ирэхээр ихэд холтсоор ажиглагдах үед нь утаа мэт дүртэй хоосон мэт царайтай игэл олон хүмүүс нь сүйдрэггүйгээр оршин байдгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүн гэхээр хүн биш те хүнэрхүү дүү хэлбэр дүрстэй мутаа шиг тиймэрхүү хүмүүс харагдан тэр хүмүүсийг сайн харах юм бол сүйдрэггүй байдаг гэдээ энэ дэр бичсэн байна. Тэгэхээр Батын ярьж байгаагаар бол Бат бас тийм хүмүүсийг хардаг. Хүн болоод хий бит гэдгийг Бата ялгаж бол харж чаддаг. Тэр хэрвээ тэр хүн над шиг юмыг илүү сонирхоод ингэдэг хүн байсан бол яг ямар учиртайг нь мэдэх тэр дараагийн холбон ойлгох чадвар нь хөгжих байсан байгаа хгүй дараагийн шатны. Тэгэхээр номон дээр ингэж бичсэн байна. Өвгдийн эрх болцол аюулыг сануулan буй тэдгээр дүрснүүдийн болцол бүрийг ухан ойлгож чадах аваас холбон ухаарах мэдрэмж болон хөгжих ажгуу гэж байгаа байхгүй. Тэгэхээр өрн бол яагаад хүний гадуур юм харагддгийг заримийнх нь байхгүй байгаа, заримийнх нь байгаа, зарим нь хар өнгөтэй, цагаан өнгөтэй гэх энэ зүйлийг би тэр хүний оронд Батагийн оронд байсан бол аль хэдийн судалгаа шинжилгээ хийнгүүтээ дүгнэлт гаргацсан байхаар байхгүй. Тэгэхээр нэг хүн хүнээсээ шалтгаалж байна л да. Өөрт нь ингээд байглаасаа өгсөн өгдлийг илүү хөгжүүлэх сонирхол байна уу байхгүй байна уу гэдгээсээ бас шалтгаалж байна. Надад бол төрөлхийн өгдөл өгөөдөөгүй ч гэсэн би бол номноос бол ингээд за тиймэрхүү байд юм байна ингээ олоо мэдчихэж байгаа байхгүй. Манай Бат бол зүгээр л төрөлхийн хэрнээ цаашаа хөгжүүлээч гэж бодохгүй, ямар учиртайг инж ойлгооч гэж хүсэхгүй тийм байх жишээ. Тэгэхээр Бат бол 2 дугаар түвшинд дөрөсөн их орохыг өөрөө хүсэхгүй байна гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор арай гүнзгийрээд мэдрэмжээ бүрэн тайлж ухаарах, өөрөөр хэлбэл ямархан хим, ямархан долгион хэлбэлзэл туяалцаж дүр гаргаж байгааг ухан ойлгох чадварыг арыг ухах гинэ гэж байна. За тэгэхээр Батын харддаг зүйл дээр жишээ авах юм бол за ямар ч зүйл хүрднүүд юм бэ гэдээ ойлгочлаа гэж бодъё тэр эргэлдэж байгаа зүйлсийг. За тэгэх юм бол ямар хүрдэн ямар туяа цацруулвал илүү сайн ажилуулдгийг хаанаас энерги
аваад байгаа тэр эрчим энерги нь юунаас бүрдэж байгаа. Тэр хүрдэн дэх мэдээллийн одоо тоосонцрын ширхэглэгүүдээс мэдээлэл авч унших тийм чадвар суух хэмжээнд хүрэх юм бол арыг ухах түвшинд 3 дахь хамгийн гүнзгий түвшиндээ байна л гэж ойлгохоор юм шиг байна. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг бол энэ хүрээд өндөрлөчий. Дараагийн дугаарт яг энэ 9 мэдрэмжийг нэг нэгээр нь ингээд тайлбарлаад явчих. Харах гэдэг дээр жишээ нь махан биеийн мэлми, бодлын мэлми, зүүдний мэлми, шидийн мэлми, мутрын, цээжний, бодлын, зүүдний гэх мэтчтэн зөвхөн харахаас гадна зүүдэндээ ч юм харж болох нь байна те. Бодол тархинд чин юм харагдаж болох нь байна. Одоо мутрын мэлми гэж хүртэл байна гэж юм те. Энэ мэлми нүдэн анин зөвхөн гараараа хүний биед ингээд хүрэн тухайн хүний хийдэг үйлдэ одоо юу хийдэг хүн юм байна. Биеийн дотор эрхтнийх нь байр байдлыг ч гэдэг юм уу гараараа хөргөтөдөд ингээд тэ юм харагдах гих мэтчлэн юм дотроо бас ингээд задарчж байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн дугаарт болохоор харах мэдрхүүгээрээ даалт ертөнцөөс ямар мэдээлэл авч болох уу? Яаж авч болох уу гэдэг талаар дэлгэрүүлж ярив. За тэгээ суугаад дагаагүй байгаа бол дагаарай. Энэ мэдээлэл хэрэгтэй гэж үзсэн хүмүүс рүүгээ шеэр хийгээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.